Евразийн музейн олон улсын анх дугаар чуулганыг ерөнхийлөгч Чухнагийн өрсөлдөхийн ивэл доор Монгол улсад зохион байгуулж байна. Чуулганд дэлхийн 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцож, цаашдын бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтарсан үзэсгэлэн гаргах, за мөн соёлын үеийн хадгалалт хамгаалтыг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх боломжуудыг нээж байна. За Евразийн хүндрэлтний олон мянган жилийн түүх, соёлын үеийг хадгалж хамгаалan ирсэн дэлхийн соёлын харилцаа солилцооны чухал бүс нутаг юм а. За тэгвэл нийт 20 гаруй орны дэлхийд алдартай музейн удирдлагууд Монголд чуулж байна. Музейн үзмэрийн зохион байгуулалт гэдэг чинь өөрөө Монгол улс аялал жуулчлалыг татах их том асуудал шүү дээ. Монголд ирж байгаа хүмүүс чинь юу сонирхдаг вэ? Монголын урлаг, соёл, үндэсний үеийг сонирхож байгаа. Тийм учраас музей энэ хурал бол Монголд аялал жуулчлалыг татах, Монголын музейний дэлхийд дахны анхааралд оруулах их том одоо энэ үйл ажиллагаа болж байна гэж бид бодож байна. Одоо зарим газар 20 мянган газар жуулчтай 80 мянга, Монгол хүндээ 15 мянга янз бүрийн үнэтэй байдаг. Тэгээ бид нар музейн үзмрүүдийн бүхэлд нэг стандарт оруулж нэг үнэтэй болгох гэсэн бодолтой байгаа. Дээр нь одоо нөгөө янз бүрийн билет тасалдаг энэ төр байдлыг бүгднийг одоо алга болгож сахим хэлбэрт бүх төлбөрийг оруулж байгаа. За энэ чуулган нь улс орнуудын соёлын харилцааг бэхжүүлэхээс гадна олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдлаар нэрлэгдэж байна. Хамтын ажиллагаа өөрөө энэ харилцаанд одоо маш чухал үүрэг гүйцэтгэн. Тэгэхээр энэ цаашдаа энд ирсэн бүх улс орнууд, бүх музейнууд манай Чингис хааны музейтэй маш идэвхтэй хамтарч ажиллана. За үзмрийн хувьд бол үнэхээр дэлхийд байхгүй гайхамшигтай үзмрүүд байна. За энэ музейд үзмэрт байгаа өв соёлыг өөрийнхөө оронд бас танилцуулах ийм сонирхолтой байгаа илэрхийлж байгаа нэг чухал байна. За эдгээр музейн удирдлагууд Чингис хаан үндэсний музейд илтгэл тавьж хилцүүлэг өрнөж цаашдын музейн салбар хоорондын олон ажлыг эхлүүлэх юм а. За Аз Европын улс орнуудын тэргүүлэх музейн удирдлагууд өргөн бүрэлдэхүүнтэй Монгол улс чуулж байгаа нь анхны тохиолдол юм а. За чуулганы төгсгөлд Евразийн музейн удирдлагууд Монголын эзэнт гүрний нийслэл Хар хором хот, Эрдэнэзуу, Уугарын хаант улс, Төргийн хаант улсын өв дурсгал, нүүдлийн ахуй соёл болон бусад музейдтэй танилцах юм байна.